안녕 여러분. бүгдээрээ өнөөдөр Солонгос хэлний төвшин тогтоох топик шалгалтын 81 дахь удаагийн шалгалтын дээр ирсэн бичгийн 51-р цэцгэлийг хамтран шалгуулно. Нин түрүүнд ямар хэлсэн бэ гэдгийг нь хараад дараа нь хэрхэн нөхөх талаар ярилцъя. 예약 변경 문의 гэсэн байна. За, захиалга өөрчлөх лавлага. 인실을 예약했는데 3년이 가게 되었습니다. 저희 혼이 오로 захиалсан чинь 3 хүн явхалсоо. 혹시 반을 3인실로 기억할지를 асуухал бэрэ. Магадгүй өрөөгөө 3 хүний өрөөгөөр 안 되면 추가로 반을 하나 더 예약하고 싶습니다. болохгүй бол нэмэлтээр өрөө нэгийг илүү захиалмаар байна. 훌준 무엇이 가능한지 감사하겠습니다. Энэ хоёр дундаас аль нь боломжтой эсхийг нь баярлалаа гэсэн байна. За тэгвэл энэ тохиолдолд яаж нөхөх юм болоо гэхээр нөхөж үзье. За эхнийх дээр нь болохоор магадгүй өрөөгөө 3 хүний өрөөгөөр гэсэн байна тий. Тэгэхээр гарчиг дээр нь юу гэлээ? Гарчиг дээр нь захиалга өөрчлөлт авалгаа гэсэн тий. Тэгэхээр өөрчлөх гэсэн үг нь 변경하다. Энэ дээр асуух холбооны нөхцөл бол 일수 있습니까 гэсэн нөхцөл хэлдэг байгаа. 일수 있습니까. тэгээд 변경할 수 있습니까. Ингээд чичүүд та бүхэн байна. За мөн 박을 수 있습니까 гэж биш болно. За дараачих нь энэ хоёр зүйлийн аль нь боломжтой эсхийг нь хэлээд өгвөл. За тэгвэл яаж гэх юм бол хэлээд өгвөл. 말씀해 주시면 알려주시면 гэх мэтээр бичнэ. Мэдэгдээд өгвөл те 알려주시면. За ингэж бичвэл энэ шалгалтын дээр бүтэн 10 оноо авах гэсэн байгаа. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээр 일수 있습니까 болон 주시면 гэсэн нөхцөлийг мэдэж авлаа. дараагийн хичээлээр уулзалтаа түр баяртай. 안녕.